Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг энэ 5 сарын 1-ээс эхлээд 10 жилийн хугацаагаар сонгохоор өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаанаар энийг дэмжиж улсын хурлд хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барихаар болоод ингэ шийдвэрлсэн байгаа. За өмчлөх газрын байршлыг бол жил болгоно газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөс гарч байгаа. За улсын хэмжээний газар зохион байгуулалтын төлөвлөгөөг засгийн газар батална. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бол аймгийн иргэдийн хурал баталж байгаа. Сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын иргэдийн хурал баталж байгаа. Тэгээд тэр баталсан төлөвлөгөөний дагуу тэр газар хувьчлах асуудал бол явагдана. Тэр хэмжээндээ бол иргэн болгонд 0.7 га газар одоо хуулиараа хувьчлахыг зөвшөөрөгдсөн байгаа. За энэ хуулийн хугацааны энэ хуулийн хэрэгжих хугацаа энэ оны 5 сарын 1-нд дуусч байгаа учраас энийг бол 10 жилийн хугацаагаар сонгохоор өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслийг улсын хуралд өргөн барихаар болж байгаа.